Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн минь төргий бага ангийн багш дэмжих төсөл боловсрол туралдааны оролцогч 11-р сургуулийн бага боловсролын багш Эрдэнэ очрын уран харж байна. Та бүхэндээ сургалтыг хэрэглэх хүн хэрхэн бэлтгэсэн талаараа танилцуулъя. 5-р ангийн хүн ба байгаль хичээлийн цэцэг дурамлын амьдралын эргэлт сэдвийг суулгасан байгаа. За үүний хүрээнд суралцсан дараах 4 зорилтын хүрээнд хэрэглэгдэхүүн бэлтгэгдсэн. Мөн гүйцэтгэлийн төвшингээ авч үзсэн 3 шалгуурын хүрээнд. За үнэлгээний нэгжмэн болонгод амьд бие амьдралын орчин суралцсан үр дүн нь ямар шалгуур нь юу вэ гэдгээр бичсэн байгаа. Агуулгын залгамж холбоо маань өмнө одоо дараа гэсэн залгамж холбоогоор сэтгүүтэйгээ уялдуулж авсан. За мэдлэг чадвар хандлага бас оруулж өгсөн байгаа. За хичээл хоорондын залгамж холбоо маань энэ хичээл маань ямар хичээлүүдтэй интеграцлж холбогдох вэ гэхээр Монгол хэл, математик, англи хэл, төрслөг хурлаг гэсэн хичээлүүдтэй холбогдно. За жишээлбэл математик дээр өсөлтийн мэдээллийг хэмжиж диаграмжуулна. За монгол хэл дээр ургамлын өсөлтийг төрслөн ярьж бичнэ. За төрслөг хурлаг дээр болгоно диаграм зурна. Мөн англи хэл дээр болгоно амьдралын эргэлт өсөлтийг танилцуулна. Жишээ нь үр гэдгийг англиар өгөх гэх жишээ нь тийм ээ. За цэцэг дурамлын амьдралын эргэлтийг ингээд инфографикаар хэрхэн яаж туршилсан дэлгэцэн хандж байна. За бас нэг ахин өөр байдлаар туршлан харуулж байна. За энэ хичээлд ашигласан материал сургалтын хэрэглэгдэхүүнээ би бүгдийг нь харжуулсан байгаа. Би өндөр айлчлан дуулсан навчин дэлгэвдээ цэцэг алглаж үржин соловсорн амьдралын эргэлт тасралтгүй үргэлжилэн бидэн дагаар хүнсийг бэлэглэн ургамал бол амьдрал дэлхий гойно. Цэцэг ургамлын амьдралын гайхамшигт эргэлтийг хамтдаа судалцгаая. За одоо та бүхэндээ хийсэн хэрэглэгдэхүүнээ танилцуулъя. За энэ маань олонгод 5-3-ын А буюу ургамлын ургал эрхтнүүдийг ялган таних нэрлэг гэсэн сурцсан зорилтын хүрээнд хийсэн хэрэглэгдэхүүн. За үүнийг хүүхдүүд маань байрлуулах байгаа. Эхлээд юу вэ? Дараа нь юу вэ гэхчээр за навчин найлыг те үр үндсэн найлыг, ишин найл юм бэ гэх зэргээр хийсэн хэрэглэгдэхүүн байна. За энэ маань олонгод бас нөгөө нэг ганцаарчлан сургалтын төлөвлөгөөгөөр хичээлж байгаа сурагч бас хэрэглэж ашиглаж болно. Энэ маань олонгод ингээд зангуутаагаар хийсэн байна. За ажлын хуудас маань ямар онцлогтой вэ гэхээр би энэ ажлын хуудсыг баг арга зүйгээр боловсруулж хийсэн байгаа. За энэ дэр маань олонгод харах, унших, бичих, ярих, сонсох, тэгээд хөдөлгөөний гэсэн юм хүүхдүүд маань аль нэгийг сонгож хийнэ. За эхний 1-р даалгаврыг бол зөвхөн бүгдээрээ хийн. За дараагийн 3-4 дахь даалгаврыг бол хүүхдүүд аль чадхыгаа сонгож хийх учраас энэ хүүхд маань яг ямар юутай арга зүгээр сурах хүүхд вэ гэдэг маань энэ ажлын хуудаснаас ачлагдаад гараад ирэх байгаа. За энэ маань болонгод англи хэлтэй холбогдсон хэрэглэгдэхүүн. Энийг хүүхдүүд маань өнгө ялган буудна. Мөн цэцэгнийхээ үндэс, иш, навч тийм ээ зүйлүүдийг ургал эрхтнүүд, үржил эрхтнүүдэд нэрлснийхээ дараагаар англиар хэлж дуудана, уншина. За энэ маань олонгот бас юу ашиглаад цэцэг хэрхэн дэлгэрдэг талаар ингээд харуулах юм юу байгаа. Туршилтаагаа ингээд дэлбээ нээгдэнэ. За ингээд явандаа ингээд жохоо удаад ирэхээр ингээд энэ маань нэгдээд хүүхдүүдэд бол маш сонирхолтой харагдана. За энэ маань олонгот ургамлын амьдралын эргэлтийг харуулсан үзүүлэн байна. Хүүхдүүд маань уун дээр бас энийг хүүхдүүдэд ажиллуулахаар бас өгч болно. За энэ маань олонгот дээр нь бичиж тэмдэглэх байгаа. Хүүхдүүд маань за ишин налыг, өрн налыг тийм ээ энэ дээр бас мөн үндэс, иш гэдэг ургал эрхтний бичих байгаа. Ашиглах боломжтой хэрэглэгдэхүүн байна. За энэ маань олонгод ургамалд хэрэгтэй 5 нөхцөлийг харуулсан. Ингээд нэг удаа 5 1-р нуус гэдэг хэрэгтэй,
дулааны хүчин зүйл маань бас хэрэгтэй. Тэгээ нарны гэрэл маань бас хэрэгтэй. За агаарын найрлага. Агаар бас ургамалд хэрэгтэй байдаг ахна. За тэгээ шимт хичээл. За тэгээ ургамлын өсөлтөд нөлөөлөх 5 хүчин зүйлсийг ингээд нэг удаагийн 5 ашиглаад хийсэй. За миний энэ хэрэглэгдэхүүн болонгод модны мөчөр ашиглаад 5 дугаар ангийн хүн бай байгуулах хичээлийн үйл эргэх ба эргэх өөрчлөлтийг харуулсан жишээ татаж энэ хэрэглэгдэхүүнээ боловсруулж хийсэн. За энийг болонгод лаа хайлуулаад нөгөө нэг цэцэгний мөчрийг нь болонгод лааныхаа хайлуулсан лагаараа хийсэн байгаа. За энэ дээр хүүхдүүд энийг бас ангид туршиж хэрэгжүүлж болно. За цэцэг ургамал хүүхдүүд маань болонгод зарим тасалгааны ургамлаа ишээр нь үржүүлж үр дүнг нь өснөгдөд тэмдэглэх туршилт үйл ажиллагаа бас 5 дугаар ангийн багш нар маань явуулж болох нэ. За энэ нэг хэрэглэгдэхүүн маань яах вэ гэхээр би ургал бүгийн аялал гэсэн юм ном бүтээсэн ашиглаад ашиглаад. За энэ маань яах вэ гэхээр хүүхдүүд маань үүний хүрээнд одоо нэг уншиж ойлгоод хэрхэн яаж хэрэглэх вэ гэдгийг үндсэн хизээ яаж ургахыг тэрийг уншиж ойлгосныхоо дараагаар өснөгдөд бүртгэж тэмдэглэх байгаа. За модны амьдралын мөчлөг гэдэг. За бас нэг ургалд эрхтнүүдийг ингээд мөчлөгийг ингээд цаг хэлбэр иргэдэг хэлбэрээр ингээд бас хаасан байна. За гарын дорх материал ашиглаад би бас ургамал бидний амьдралд ер нь ямар хэрэгтэй юм бэ? Биднэрт юу болт юм бэ? Бидний амьдрал гэхвэл ургамал маань амьтны гэр орон болт юм байна. Жимсгэн бас болт юм байна. Хүчил төрөгч бас үүсгэх юм байна. Гэх мэтчлэнгээр ингээд бидний амьдралд ургамал ер нь ямар ач тустай юм бэ гэдгийг ингээд харуулсан энэ үзүүлэг бэлтгэсэн байгаа. За тэгээ энэ дээр ерөнхий бүтцэн юу вэ гэдгийг ингээд хүүхдүүд нь үзүүлэн дээрээс хараад явчин энийг бол ингээд салдаг материалаар зангуугаар хийсэн учраас өөрсдөө татаж аваад ингээд байрлуулах боломжтой байгаа. За ийшээ би болохоор хичээлдээ цахим технологиор нь хөвчлэн ашигладаг Flickr, Quiz, Background гэх мэтчлэн маш олон аппликейшнуд байдаг. За тэрэн дээрээс ангидаа олгонууд гэрлэн дохоо TDH-ийн арга тэгээ өөр идэвхтэй сургалтын аргуудыг бол хэрэглэхийг маш их хичээдэг. За тэгээд